Би баг залуу байхдаа Христ дээр ирсэн. Баг залуу байхдаа гэдэг нь нэг 20 гараад ирсэн л дээ. Одоо ч би чинь 54-тэй гэхэлэр чи 30 жилийн өмнө би Христ дээр ирсэн. Тэгээд нөгөө олон зөрчилдөөн ёстой алан хядан дундуур явж исэн хүн чинь нөгөө муу зуршил гэдэг чинь бүр ингээд тэрдээсээ тэр чигтээ бий болцсон байгаа байхгүй. Харин Христ дээр ирсэн чинь миний оюун санаанд зүрх сэтгэлд салхи орж ийн. За ингэж амьдрах болохгүй гэдгийг ойлгож ийн. Библи уншаад дайснаа хайрл гэдэг үг сургаал сонсоод бүр өстө нэрэ шоконд орж илэн шүү дээ. Юу вэ? Дайснаа алаа ичмаар санагддаг үстэй. Тэгсэн чинь Библи дайснаа хайрл гэж байна. Үгүй яагаад төсөөлөгдөхгүй юм чи? Яаж? Тэгээ та нар боддоо. Би Христээр ирээд би нэг өөрийгөө арай гайгүй гэж цайлгаж, сэтгэлээ цайлгаж боддог байсан зүйл нь би хүн алаагүй штэ гэдэг дээрээ би жоохон сэтгэл өдрөг гэдэг байсан байхгүй. Би хүн алаагүй дээ. За бусдын бол пастор нь хийсэн. Би 20 гаруй нас хүртлээр би бол аимшигтай гэмтэргүүдийг хийжсэн. Тэгээд өөрийгөө өмгөөлж боддог юм бурхны өмнө. За би хүн алаагүй дээ. Тэгсэн чинь энэ ариун библийн сургаал уншсан чинь биш үү? Есүс ингэж хэлж байгаа байхгүй. Бурхны 10 хуулинд хүн бүү ал гэдэг тушаал байдаг. Тэгээ Есүс Израильчуудад хандаад хэлж байна. Хүн бүү ал гэж хэлхийг та нар сонссон. Харин би та нарт хэлье. Сэтгэлдээ чи хэн нэгнийг үзэн ядсан бол алуурч юм уу гэж байгаа шүү дээ. Энийг би уншаад миний нөгөө би хүн алаагүй дээ гэж өөрийгөө арай гайгүй гэж боддог байсан тэр бахархал шууд нурж унсан байхгүй. Тэгээд миний нөгөө өөрөөрөө нэг жоохон бахархдаг нэг би хүн алаагүй штэ гэж бахархдаг байсан бахархал нурж унах үед би жоохон гонигтай болоод тэгээ би Есүсээс асуусан. Есүсээ арай л хатуу штэ. Би алаагүй штэ. Яагаад үзэн ядснараа алуурчин болчт юм бэ? Чи арай л шудраг биш вэ штэ. Би алаагүй штэ гэсэн баг. Харин Есүс надад юу гэж хэлсэн гэж. Тэр бас надаас асуусан. Есүс надаас асуусан асуулт юу гэж. Чи үзэн ядсан хүнээ яагаад алаагүй юм бэ гэж надаас асуусан байхгүй. За та нар дотроос хэн нэг үхээсээ эсвэл алаа хийчих юмсан гэж бодож ирсэн хүн байсан уу? Эсвэл одоо хүрт бодож байгаа хүн. Чи үзэн ядсан хүнээ яагаад алаагүй юм бэ гэж. Яг энэ асуулт асуух үед би бодохгүй юм. Нэрээ би үзэн ядсан хүнээ алах гэж очсон оо. Учиргүй гинт өрөвдөөл. За уучлаа чамайг. Өршөөлөө. Би ингэсэн үгүүл хизээч ингээгүү байхгүй. Би яагаад үзэн ядсан хүнээ одоо хүртэл алаагүй вэ гэхлээр үнэн нь юу вэ гэвэл яг тэр мөчид тэр асуулт ирэх үед надад бас асуултын ухаарал тэр асуулттай хамт надад тэнгэрлэг тэр илчлэлтийг миний дотор гэрэл асаах мэт надад тэр ухаарал өгсөн нь. Би учиргүй өрөвч инэрэнгүйдээ өршөөнгүй хүн учраас биш. Би яагаад үзэн ядсан хүнээ алаагүй байсан бэ гэж надад боломж олдоогүй байсан. Надад нөхцөл нь бүрэлдээгүй байсан. Тэгээ дээрэс нь хууль гэдэг нэг юм байна. Тийм учраас л би алаагүй явсан юм байна. Харин тэр мөчид би юу харсан гэж. Хэрвээ би хаан байсан бол надад хууль үйлчилдэггүй байсан бол надад эрх мэдэл нь хүч чадал нь сүр жавхал нь өгөгдсөн байсан бол би хичнээн олон хүмүүсийг цаазаар авахгүй байсан болоо гэж харсан чинь би нэг зүйлийг ойлгосон. Гим нүгэл гэж юу юм бэ? Бид нар хийсэн зүйлээ гим нүгэл гэж хардаг. Завхаарсан хүн тэрийг би завхаарчлаа гэдэг. Хүн асан хүн би алчлаа гэдэг. Хулгай хийсэн хүн хийсэн зүйл. Нэгэнд үйлдэгцсэн учраас бид хулгай хийчлээ гэдэг. Тэгэд хуулиараа шийтгэх гэдэг. Бурхан харин гим нүглийг яаж хардаг гэж. Харин би та нарт хэлье гэж хэлсэн тэр айлдагч нэгэн тэр эзэн Есүс. Бурхан гим нүглийг яаж хардгийг надад ойлгуулсан. Бид бол зөвхөн өнгөрсөн цаг дээр үйлдэгдсэн зүйлийг бид нар гимт хэрэг гим нүгэл гэж бид нар хэлдэг. Бид хараахан алаагүй учраас би алуурчин биш гэдэг. Харин Бурхан бидний зүрх сэтгэлийг нэгт хараад хэрвээ энэ хүү маань, хэрвээ энэ охин маань, энэ залуу, энэ бүсгүй эрх мэдэл өгөгдсөн үед, химжээшгүй эрх мэдэл өгөгдөх үед тэр нөхцөл нь бүрэлдэж тэгээд боломж нь олдсон үед, хууль үйлчлэхгүй болох үед
ямар аимшигтай садар самуун, завх хайрал, аллах, хүчирхийллийг хийж хичнээн олон хүмүүсийг садар самуун, аллах, хүчирхийлэлд хутгах байсан тэр нэгэн гэдгийг Бурхан бидний зүрхийг хараад алуурчин гэж хэлдэг. Завх хайрагч гэж хэлдэг. Тэгэд би өөрийгөө бодож төсөөлж мэдэж байгаагаасаа илүү бууцар би алуурчин юм биш үү гэдгээ би ойлгоод би тэгээ Бурханы өмнө би бууж өгсөн. Таны зөв юм байна. Би алуурчин юм байна. Бурхан гим нүглийг өнгөрснөөр харддаг юм биш. Бурхан гим нүглийг өнгөрснөөр төдийгүй яг одоо хийж байгаагаар бас ирээдүйд нөхцөл боломжинд үйлдэхэд хууль үйлчлэхгүй бол хэмжээлшгүй эрх мэдэл өгөгдөх үед хийхэд бэлэн алуурчин зүрхийг, садар самуун зүрхийг харахтаа бууцар гэж хэлдэг. Хэрвээ би хаан байсан бол Бурхан надад, Есүс надад ойлгуулж өгсөн зүйл. Би өөрийгөө боддог байсан байхгүй. Би нээх тийм олон эмэгтэйчүүдтэй завхаарч яваагүй дээ. Би ч тийм завхаа амтан биш дээ гэж боддог байсан чинь Есүс тэр мөчид надад юуг ойлгуулсан бэ гэхээр надаас асуусан тэр асуултыг би бүү завхаар гэж та нар сонссон. Библиэлд Есүс бас хэлсэн. Бүү завхаар гэж та нар сонссон. Харин би та нарт хэлье. Хэн нэг чи сэтгэлдээ тачаадан бодвол аль хэдийн завхаарсан хэрэг юм а гэж хэлсэн. Би тэрийг уншаад би бас өөрийгөө завхаа амтан биш гэж боддог байсан чинь хэн нэг сэтгэлдээ тачаадан бодсон бол харсан бол чи аль хэдийн завхаа хэрэгч мөн гэж хэлж байгаа Есүсийн үгийг би сонсоод би дахиад эзэн арай шудраг бус байна. Завхаараагүй штэ гэж би хэлсэн. Тэгэхэд надаас дахиад нөгөө асуулт асуусан байхгүй. Хоёр дахь асуулт. Чи яагаад таалагдсан бүсгүйчүүдтэйгээ завхаараагүй юм бэ гэж. Та бодоод үзээрэй. Яагаад завхаараагүй? Би завхаарах гэснээ. За энэ буруу штэ болохгүй гэд би явсан уу үгүй байхгүй юу. Зүгээр л тэр сайхан бүсгүй те нэг оронд орох боломж нь надад олдоогүй явсан юм лээ. Хэрвээ би хаан байсан бол, хэрвээ надад эрх мэдэл өгөгдсөн бол, хэрвээ надад хууль үйлчилдэггүй байсан бол би энэ орчлон хорвоогийн хамаг сайхан бүсгүйчүүдийг авчираад орондоо аваад орохоор тийм садар самун завхай бодолтой нэгэн гэдгээ би ердөөсөө ойлгохгүй байсан юм лээ. Би тэгээгүй штэ гэхэд. Харин Бурхан харахтаа чи завхаа хэрэгч гэж хэлдэг. Чи боломж нөхцөл бүрэлдэх үед ямар их бузар садар самууныг үйлдэх юм садар самуун зүрх байгааг харахтаа эзэн жигшдэг. Тэгээ тэр мөчид би Бурханы өмнө би алуурч юм байна. Би завхаа юм биш тэ гэдгээ би утгаар нь гим нүгэл гэж юу вэ гэдгийг ойлгон би Бурханы өмнө намайг уучлаач, бузар намайг уучлаач гэж би яг тэр үед жинхнээсээ гимссэн байхгүй. Тэрнээс өмнө бол би гимшдэг байсан л да, намайг уучлаарай. Хийсэн зүйлээ гимшдэг. Харин өөрийгөө алаагүй. Би ч бас тийм завхаа амтан биш шүү. Би бас гайгүй шүү гэд бардамдаг байсан. Харин Бурханд ямар бузар болохоо би ойлгоогүй явсан юм бэл. Харин би үүнийг ойлгосны дараа би Бурханы өмнө ёстой. Би там руу явж байгаа хүн байж тээ гэдгийг ойлгосон. Би там руу явж штэ. Би төрлөхөөс л тамийн хүү байсан юм байна. Тэгээ тэр үед би үнэн сэтгэлээсээ Бурханаас айгаад намайг тамаас авраач гэж гойсон. Тэгээд Есүс намайг уучлсан, намайг өрөвдсөн. Энэ өчүүхэн амтан, энэ арчаагүй амтан өнөөдөр ухаарад миний өмнө яг одоо авралыг гуйж байна. Тэгэд Христийн загалмайн тэр ариун цус миний намайг угаасан. Одоо бид эзэн дээр ирээд эзний энэ үг сургаалыг хуучин буруу мозурчлаараа амьдарч исэн бол одоо бид нар энэ Библийг уншихдаа одоо бүү хараа, бүү доромжил, бүү завхаар, эцэг эхээ хүндэл. Доромжлоор хараалаар хариулахын оронд та нар ерөө гэсэн энэ сургаалыг аваад тэгээд одоо хичээж эхэлсэн. Одоо ч хичээсээр байгаа. Сая над руу манай цуглааны нэг залуу 2-3 хоногийн өмнө над руу ярьж байна. Пастраст. Би ингээ уураа барьж чадахгүй маа гэж. Би дийлэг бүсэрчээд ах юм аа гэж. Тэгээ би талгаагаа майжаад бас ярьсан л да. Пастрын ч гэсэн дийлэг бүсэрчтэй маа гэсэн.
Пастор ч гэсэн бараг чамаас илүү ууртай. Би өөр амар хүн байсан. Үнэхээр ууртай байсан. Тэг би одоо хүртэл энэтэйгээ тэмцдэг. Хоёулаа өхөн хөхтлээ уурнаас чөлөөлөгдөхгүй гэж магадгүй. Гэхдээ хоёулаа энэ уурнаас болоод байна гэдгээ мэдж байгаа чинь сайн. Зүрхээ хатууруулахгүй ингээ гимшиж байгаа энэ сэтгэл чинь чиний зөв хүн гэдгийг харуулдаг байна. Тий, чи зөв хүн байна. Чиний сэтгэл чинь ингээд алдаагаа мэдээд байна. Тэгтэл харж байна уу? Хормоо хүн хүний ялгаа нь юу юм? Хормоо хүн бусад хүмүүс бүгдээр л гимтэн штэ. Хормоо хүн худлаа ярьдгүү, хулгай хийдгүү, зодддгүү, нүдддгүү, хүчирхийлдгүү, завхаа боддгүү, завхаарч явдгүү. Тэгдэг штэ. Гэхдээ та бид нар ч гэсэндээ тэгдэг үстэй. Тэгтээ хормоо хүний ялгаа нь юу юм гэвэл хормоо хүн хизээч гимшидэггүй байхгүй. Тэр хормоо зүйл хийчихэд сэтгэл нь өвддөггүй. Харин түүгээрээ дандаа бахархаж, хүнээс хуурч, мэглэж, хулгайлж, садарлаж явж байгаа энэ бүх зүйлээрээ хэн нэгнийг зодож хүчирхийлчихэд түүгээрээ жаргалаа хийж, хүний зовлонгоор туурхаж явдаг тийм хүн байдаг. Харин зөвхт хүн ялгаа байхгүй алддаг. Ялгаа байхгүй нүгэл хийдэг хөрх. Гэхдээ шаналдаг байхгүй. Би хуралчлаа штэ. Би хараачлаа штэ. Би муу ханыхаа зовоочлаа штэ. Намайг уучлаач гэгээд шаналаа яваад идэг хүн байхгүй. Бид бүгдээр л нүгэлтэй штэ. Тэр шаналж байгаа хүнд өөрчлөгдөх найдвар байдаг байхгүй. Эдгэрх найдвар байдаг амьдрал нь. Тэгээ засагддаг. Амен. Тэгээд Библиэлд хэлсэнчлэн зөвхт хүн 7 өдрөвч 8 босно гэж. 7 өдрөвч 8 босно. Библийн үг шүү дээ. Монголчууд эр хүн 7 өдрөвч 8 сэхнэ гэдэг үг чинь Библийн үг байхгүй. Энэ ариун Библиэлд байдаг. Бид алдаа гаргадаг. Гэхдээ бид ухаарад босдог. Дахин алддаг. Гимшээд ухаарад босдог. Дахин алддаг. Бид ингэж өөрчлөгдөж засагцаар байдаг. Амен. Үхэн хөгтлээ. Харин сайхан мэдээний юу гэвэл бид үхээд энэ махбодыг тайлна. Йоо, хурдхан тайлах юмсан тэг болдог бол. Элч Паул би хурдхан шиг энэ майхныг тайлмаар байна гэж хэлсэн. Гэхдээ би амьд байгаа нь энэ биедээ амьд байгаа нь би та нарын төлөө гэж сүмд хэлсэн байгаа. Би сайн мэдээний төлөө. Би олон нэг ч гэсэн хүнийг авармаар байна. Би эзний тэр хонь сүрэг болсон энэ бурхны ард түмнийг бурхны хүүхдүүдэд би итгэл найдварыг тэр амийн үгийг би ярихын тулд би амьд байгаа. Түнсэж би аль хэдийн энэ майхан асрыг тайлмаар байна гэж хэлсэн. Яг тэгвэл бид хизээ энэ махбодоос сална. Одоо уур хилэн тэр садар самуун завх хайрал тэр бардам энэ бүх бузар юм энэ бие махбодын хүсэлт ачаал байхгүй. Энэ мах цустаа төрсөн хүн болгонд энэ бузар юм байж идэг. Та нар ойлгоорой. Мах цустаал бол тэр хүн энэ сорилтын дотор явж байгаа. Есүс Христ энэ мах цустаа төрсөн. Тэр бурхан, тэр бурханы хүү, тэр анханасаа байсан тэр нэгэн 2000 жилийн тэртээ онгон эмэгтэйгээс яг бидэнтэй адилхан энэ махбодыг авч төрсөн. Тэгээд яг таныг сордог энэ бүх сорилтуудыг энэ мах цусыг авсан Есүс Христэд бүх сорилт ирсэн юм шүү. Харин Есүс энэ мах цустаа энэ бие дотор амьдрахдаа энэ махбодын бүх хүсэл тачаалыг бүгдийг нь захирч ялж юр бусын сүнсний хүчээр, залбирлын хүчээр, итгэлийн хүчээр, сүнсээр хөтлөгдөн, ариун сүнсээр хөтлөгдөн махбодын хүсэл тачаал болгоныг өхүүлж эцэст нь энэ нүглийн махбодыг загалмай дээр цовдлсон. Загалмай дээр нүгэл үлдсэн махбодыг загалмай дээр хатсан баг шүү дээ. Тэгээд оршуулгдсан 3 хоногийн дотор энэ махбодыг булшлаад Есүс үхлээс амьлахдаа харин цоош нь алдрын биетэй амьлсан. Энэ махбодын бие биш, алдрын биеийг өмссөн. Есүсийн амьлсны дараа өмссөн тэр алдрын бие нь Христ итгэгч та бид нар үхээд энэ махбодын биеийг цогцос болгож орхих үед өмсөх тэр алдрын биеийг Есүс өмссөн байхгүй. Амьлсны дараа. Амен. За бид нар энэ махбодын биеийг тайлж, ялзралын биеийг тайлж, нүглийн бие энийг тайлж алдрын биеийг өмсөх үед одоо биднэрт одоо та нарт байнга бодогддог муухай бодлууд, тэр завхай бодлууд, тэр муухай хорсол, гомдол, бардамнал энэ бүх зүйл чинь байхгүй болчихно. Яг тэгвэл энэ ялзралын биеийг тайлж байгаа учраас. Тэгэхээр та нар яг оргиороо үлдэнэ. Яг оргиороо хүн гэдэг бодгал анх бурхнаар бүтээхдээ ямар ариун, ямар цэвэр,
ямар гайхалтай бүтээгдсэн. Нүгэлд унахаас өмнөх тэр хүн яг тэр ариун, яг тэр амиар амьдрах бол үрд мөхд. Харин Христ Есүст итгээгүй, гим нүглээ намжлаагүй тэр хормоо хүмүүс, тэр гим нүглээ үлдэхдээ огтхон ч гимшилгүй тэр хормоо хүмүүс харин өөхөхтэй алдрын биеийг өмсөж чадахгүй, харин сүнсээрээ мөнхийн галтаад нууранд хаягдана гэж хэлсэн. Үрд мөнхөд тэнд тарчлана гэж хэлсэн байна. Тамд яваажин бодтоо. Тэгээ та бид нар байна. Христ Есүсийг та нар үнэхээр Есүс бол Бурхны хүү, аврагч эзэн мөн гэдэгт чин сэтгэлээсээ итгэж, гим нүглээ гимшин намжчилсан хүн байвал гараа өрөхгүй. Би итгэдэг гэж хэлээрээ за бас. Өндөр дөрөгдөө харъя. За та нар үнэхээр Есүс Христийг аврагч эзнээ болгож, Есүс Христийн загалмай дээр хүн төрлөختний төлөө урсгасан тэр ариун цуснд итгэж, бас өөрийнхөө амьдралдаа санаандгүй хийсэн бүх гим нүглээ гимшин намжчилж, өөрийгөө Бурхны өмнө ямар аимшигтай нөхцөл бүрэлдэхэд таны хийсэн нүглээс гадна боломж нөхцөл бүрэлдэхэд хийхэд бэлэн ямар аимшигтай бодзор муу зүрхтэй нэгэн болохоо ухамсарлах үед, та гимших үед, та өршөөлийг гуйх үед Бурхан уучлах болно гэж хэлсэн байна. Тэгээ хамтдаа чин сэтгэлээсээ дахин нэг залбирцгаая. Та нар зүрхэн дээр гараа тавихтаа зүрх сэтгэлийнхаа төлөө залбираарай. Зүрх сэтгэлийнхаа төлөө, энэ биеийнхаа төлөө, сэтгэлийнхаа төлөө залбираарай. Тэг гим нүглээ намжилцгаая. Есүсийн өмнө. Тийм ээ. Та өнгөрсөн хийсэн гимээ бодорой. Дотроо бодсон. Хормоо, бузар шунал, атааж өтөө, залмих, харсанаа, ховж, гүтгэлэг, доромжлол, зав хайрал. Та зүрхэндээ хэн нэг үхтэл үзэн ядаж, зүрх сэтгэлээ шорон болгочхоод хэн нэгэн үзэн ядсан хүнээ өдөр болгон бодох болгондоо та түүнийг зүрхэндээ алж шаналгаж явж гинөө. Нөхцөл бүрэлдэхэд боломж олгоход та алуурчин болох тийм алуурчны сэтэлтэй амьдарч гинөө. Та гимшээрэй. Уучлал гуйгаарай, өршөөлийг гуйгаарай. Гимт амьдралаа орхи. Гим нүглээсээ эрг. Бузар мухагаас эргэж сайныг үлд. Халелуя. Тэд дахиад надтай хамт хэлцгээе. Есүс эзэн минь ээ. Би таны өмнө ирж байна. Би таны өмнө гим нүглээ гимшиж байна. Би гимтэй гэдгээ таны өмнө хүлээн зөвшөөрч байна. Есүс эзэн минь ээ. Миний амьдралдаа санаатаа хийсэн, санаандгүй хийсэн, дотроо ботсон, ам хэлээрээ ярьсан, нөхцөл бүрэлдэж боломж нь олгоход хийхэд бэлэн аллага, садар самун, бүхий л бузар мухайг надаас зайлуулж өгөөч. Намайг загалмайн ариун цусаараа угааж өгөөч. Есүс эзэн та миний дотор цэвэр зүрхийг бүтээж өгөөч. Намайг хараалаас ерөөл рүү, харанхуугаас гэрэл рүү, үхлээс ам руу эргүүлж өгөөч. Миний үхлийн биест ам өгөөч. Үхмэл сүнсийг минь амиараа тэтгэж өгөөч. Есүсийн агуу алдрын нэрээр би залбирч. Зүрхийг минь ариусгаач. Амен. Бид Есүсийн өмнө дотроо онгоолгоод хүлээн зөвшөөрөөд ярих үед эзэн биднийг уучилдаг. Амен. Тийм учраас та нар ямар ч үед Бурхны өмнө ирээд Есүсийг дуудаад гэртээ, ажил дээрээ, машин дотроо ямар ч үед өдөр шөнө ямар ч нөхцөлд Есүстэй ярихад харин үнэн зүрхээрээ ирэх үе тэр бидний залбирлыг сонсдог. Амен. Харин бардам хүнийг тэр холоосч мэддэг гэж хэлсэн байдаг. Есүсийн нэрээр. Тэгэд харин өнөөдөр би энэ бүхнийг бас ярьж байгаад харсан манай нөгөө намайг жинхэнэ сахилахгүй жинхэнэ хулиган байхад тухайн үед манай дархны мөрдөн байцаагч байсан. Миний найз л да. Бид нар сайхан найзууд байсан. Би хулиган найз байна. Цагдаагийн офицер мөрдөн байцаагч байсан. Миний найз гараад ирдээ тэр босоод ир. Манай сайхнаа гэдэг бүгдээрээ алга ташаад баяр хүргэе те. Чавг нэрээ эзэнд итгээд ингээд явж байгаа би өстой үнэхээр баяртай байгаа миний найз. Тэгээд
манай сайхнагийн амаар паст та нар нэг намайг ярихад та нар итгэхгүй байх. Пастор манай хүүхдүүд манай эхнэр хүртэл тэгдэг. Чи нэг худлаа нэг түүх яриад байгаа юм шиг ингээд нэг өөрийнхөө тухай ярихлаэр тийм төсөл байдаг. Яг гэвэл би Есүс Христ итгээд би дахин төрөөд тий Христ дотор би өөрчлөгдөж явж байгаа хүн байхгүй юу? Тийм. Түнсиш бол бурхан минь тэр үед байсан бол яах байсан. Сайхна бол тэр үед дархны мөрдөн байцаагч маш гоё залуу байсан шүү дээ. Манай сайхнаа чинь залуу да. Үнэн гоё. Үнэн чекист нэрээ цагдаагийн хувцас дөрөв хувцас үнэн сайхан зогтдог юм байсан. Сайхнаа минь өөрийгөө танилцуулаад миний талаар би одоо үний яриад байна уу гэх. Тэр үед чи миний талаар нэрээ бас юу гэж боддог байсан, юу гэж хардаг байсан. Цагдаа хүний хувьд тий. Тэгэхээр тухай танилцаад манай наркоман Намуу газраас гараад ирсэн. Тэгэл нэг цэвэрхэн залуу байсан байхгүй. Тэг би болохоор нөхөрлөхдөө би нэг цагдаа энэ нөгөө нэг буруугаараа хүн гэдэг талаас нөхөрлөөгөө түрийн нөгөө айгуугаа ир хүн юм байна да нөхөрлөчий. Хүн алдаж болно гэдэг. Тэгэл ингээл нэгдэг. Гэхдээ би ажиллагаа явна. Манай нөгөөд нь байдаараа л биш ноцтой маар ээжгүй ч гэсэн янз янзын асуудал чихэн сонсогдоод байдаг байхгүй. Тэгэл ёстой болохгүй да чи ёстой гэртээ ирсэн дээр гэж боддог байсан. Тэгээд тойд би тэгээд 2-3 жил ажиллаад өөр газар руу шилжлээ. Би наркаг одоо ёстой энэ засарахгүй. Одоо нөгөө бас хин цогоо пастор бүр аюултай юмээс. Хагаасан газар хүн зодно. За нөгөөт чи ирлээ бужигнуулдаг байхгүй. Тэгээд энэ хоёр чтэй одоо бүтэхгүй гэхдээ зөвхөн хувь хүн эр хүний хувьд л ажгүй залуу шууд штэ. Яга ингэчдэг юм болоо гэж бодолтой байсан. Тэгээд би ажлын шаардлагаар өөр тийшээ шилжсэн байхгүй. Шилжээд 2 жилийн дараа хаа той чин тээврийн төчин дээр таарсан байхгүй. Би Төв аймагт мөрдмөөс ашиг томилогдсон. Тэс нөгөө нараа минь таарад хуучин товчон дээр дархан чавдаг байсан. Эрдэнэт чавдаг байсан. Тэгэл надад би хараад хүн чин аднаас нь дүгндэг штэ. За манай хүн зодон цохиож дээр мөхө болцсон юм байна. Энэ заллин ид болцсон шүү дээ. Тасарсан залуу авч байгаа байхгүй юу? За яг хэлбэр өөрчилж дээ. Ерөөсөө өмс сүүсэн байгаа байдал. Тэгээ за яаж нээж энэ сайхан харагдаж чинь нэг хөшнө ингэсэн ярьсан чинь надад бурхан ярьсан. Найз нэм болсон. Одоо ингээд. Тэгээ би дотроо бодохгүй за юу яриад байгаа юм. Бас л зайлшин юм багтаа гэж. Тэгээд тэр бол дараа нь үнэхээр үнэн байсан. Тэгээд Улаанбаатар хотод ирсний дараа бас маань цогоо маань бас сайхан пастор болсон. Цогоо пастор гэдээ мэдэх бах тий. Тэгээд ингээд үнэхээр бурхан гэж хүнийг өөрчилдөг юм байна. За энэ хүнийг цогоо пастрыг өөр бусд одоо мундаг сайхан бурханд үйлчлээ явж байгаа тухайн үедээ залуу насны ааг өмгөөр янз янзын байдлаар алдаж интсэн олон улсууд байдаг. Тэрийг би биеэр мэддгийн хувьд үнэхээр бурхан гэдэг чинь үнэхээр хүнийг өөрчилдөг юм байна. Ямар ондоо би сайн мэддэг. Бүр нүдэрээ мэднэ. Тэгээ одоо ястаа сая пастрын ярьдаг зарим хүмүүсд үлгэр яриад байна гэж боддог. Би олон ийм залуучуудыг мэддэг. Тийм ч учраас би бурханд итгэсэн. Надад өөрчлөгдөх хүн зөндөө. Амин. Тэгээд нөгөө би олон цагдаа нарт бас ингээд сайн мэдээд хараадаг байхгүй. Тэгэхээр нөгөө хүмүүс чинь тэгж юм чи. Ингээд бид нар чинь нөгөө мэрэгжлийн онцлогоор дандаа нөгөө сая хэлж штэ намайг хараад за энэ чинь шууд мэдэж штэ энэ зодон цохоо арих марх ухаа болчих. Гэхдээ ингээд нэг айгүй цэвэрхэн болцсон болохоор энэ заллин идэг болчих. Тэгээд тэр хүн шиг ингээд нөгөө тэр хүмүүс хэлдэг байхгүй. Нараа бид нар ингээд итгэх тэр өөгийг хараад ах юм аа нөгөө мэрэгжлийн онцлогоор ингээд тэр энэ ингээд худлаач юм шиг ингээд янз бүрээр ингээд тэгтэл ингээд энэ бүхнийг даваад сайхан намаа харин ёстой жинхэнэ мөрдөн байцаагч тэр хүний сэтгэлгээгээр ингээд яг Есүсийн үннийг олоод харцсан гэсэн гайхалтай байхгүй. Амен. Тэгээ манай Тимотигийн нөхөр манай хэн бас цагдаа штэ бас цагдаа байсан тий. Ерөөж үгүй. Гайхалтай. Тэгээ бүгдээрээ гараа сунгаад чин сэтгэлээсээ хоёр гайхалтай бурхны ир хүн. Тэгээ чин сэтгэлээсээ бурхан дээр ингээд ирээд эзнийг дагж байгаа. Эзнийг дахаар шийтсэн. Хань ижлээ дагуулад ингээд чуулганд зориод ирж байгаа. Ямар гоё вэ. Тэгээд бас энэ хоёр гайхалтай ир хүн намайг те ингээд нэг энэ мүү гинт хэрэгтэн байсан. Новш гэж харахгүй байгаа. Намайг харин эсэргээрээ үнэхээр бурхны хүн, үнэхээр пастор хүн гэж ингэж харж байгаа энэ гоё даруй сэтгэлийг би бас маш их талархаж байна.
Тэгээ баярлалаа Есүс. Одоо бидний бүх хуучин өнгөрсөн. Бид бол Бурхны хөөхтүүд. Таны ариун загалмайн цус бидний бүгдийг гэмнүглээгүү. Бүгдийг угаас. Тэгээ эзэн минь би залбирч байна. Сайхнаага Бат Эрдэнэ дүүгээ өрөөж байна. Хань ижил өр хөөхтүүд бүх зүйлийг өрөөж байна. Эзний өрөөл ивэл нэгүсэл дүүрэн байх болтугай. Эзэн энэ гэр бүлүүдээр дамжуулан та өөрийгөө алдаршуулаарай. Тэгээд бас эзэн тэдний гэрчлэлээр, тэдний амьдралаар, үлгэр дуурайлаар, сайн мэдээгээр дамжуулан тэдний найз нөхдийг, ах дүү, төрөл төрөсдгийг, гэр бүлийг бүгдийг авраарай. Үр хүүхдүүд нь мянган үедээ өрөөгдөх тэр ивэл өрөөлийн сувг болгох болтугай. Есүсийн агуу нэрээр. Амен.